Эрдэнэ төлдвөр хөгжлийн түүчээ. Эрдэнэсийн уурхайчид их түүхийн эзэдтэй 40 жилийн ойн баярын мэнд хүргэв. Эрдэнэ төлдвөр 40 жил. Дотоод зэргийн 816 дугаар салбар нь бүгдийн хувьд Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн 1978 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэ төлдвөрийн зарим объектыг хамгаалах тухай 223 дугаар тогтоолыг үндэслэн нийгмийг аюулгаас хамгаалахын яамны сайдын 1978 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн харуулын батальон байгуулах тухай 569 тоо тушаал гарч за нийт 240 хүний орон тоотоогоор Хөлийн ба дотоодын цэргийн 0202 дугаар анги гэж анх байгуулагдчихсан байна. За анхны харуул манайг 1978 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тэсэр дэлбэрэх бодисын агуулах, за мөн үйлдвэрийн бутлах хэсэг, төв корпус, шат тослох материалын агуулах, төв усан сан, за сэлэнгийн ус үргэх станцыг тус бүр хамгаалтанд авч ажиллаж ирсэн төвхтэй. 1980 оны 1-р сарын 23-ны өдөр Хөлийн ба дотоодын цэргийн удирдлага ерөнхий газрын дарга дистрикт генерал иш 10 тус ангид байлдааны тугийг гардуулж өгсөн байдаг. За ингээд үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар сүүлд 1917 оны 2-р сарын 9-ний өдрийн дотоодын цэргийн тухай хувь шинжилгээ батлагдаж, за мөн оныхоо 17 оны 9 сарын 1-ний өдрөөс тус хууль мөрдөгдөж, за өнөө хүртэл одоо түүхэн үйл ажиллагаа хийм явагдсаар байна. Эрдэнэчүүдтэй болон Эрдэнэ төлдвөрийг манай дотоодын цэрэгт анх харуул хамгаалтаар ажиллаж байсан нийт ахмадуудаа, ахлагч офицеруудаа, за мөн Эрдэнэ төлдвөрийн үеийн удирдлага албаа агчид, нийт уурхайчдаа түүхтэй 40 жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье.